Энэ засгийн газар ерөөсөө болохгүй дандаа бүтггүй ингээд хуулийн төслөө төсөл хөтөлбөрөд оруулж яриад байгааз. Тэгээд сөрөг хүчин та гэдэг энэ засгийн газараас гарахгүй мó? Тэр голын их одоо ухах гэж байгаа хөтөлбөр чинь 7 сард эхэлнэ гэж байна. Бартерын тухай хуулиа 7 сарын 7-нд батлуулна гэдээ лобби хийгээ явж гин гэж байна. Ингээд одоо энэ нэг засгийн газар оюун эрднийг 2050 он хүртэл засаглуулж Монгол улсаа хятадын харьяаны болгохын тулд Оросын нэг мож болгохын тулд ингээд засгийн газарт нь танаа нам байгаа л ах юм уу? Яг та нэг намынхаа байр суурийг илэрхийлээч. Гарахгүй мó энэ засгийн газраас одоо хэн сөрөг хүчин хийхээ? Хэдэн хяналтын менежер хөгжлийн банкн дээр томилсон бай Ардсан намаас гэдэг асуултанд хариулт авъя. Бүтээмжийн менежер, хяналтын менежер. За ер нь бол засгийн газрын асуудал дээр бол мэдээж одоо намууд хамтарч ажиллах талаараа гэрээ байгуулад ажиллаж байгаа. Нэг жил болоогүй. За дээрэс нь дэлхийн улс орнуудад эдийн засгийн маш томоохон одоо бас өөрчлөлтүүд орсон байгаа. Гаднаа бас геополитикийн хөдөлгөөн хүнд байгаа. Энэ цаг хугацаанд шийдэж болох ёстой асуудлууд байвал хамтарч нийлээд шийдэх нь зөв. Заавал асуудлыг нэг талаас нь буруу талаас нь тайлбарлах биш, бас болох талаас нь бид бүхэн авч явахын төлөө явж байгаа. За удахгүй ойрын хугацаанд 3 намын тэр хамтарсан гэрээг одоо дүгнэх ийм ажлын хэсэг маань хуралдахыг одоо бид бүхэн бас намуудаа санал тавьсан байгаа. Хуралдана. Ингээд энэ дээрээс бас тодорхой саналууд гарах байхаа. 3 намын гэрээг та харсан юм уу? Тэр нууц байгаад байгаа шүү. Тэр 3-аас өөр хин ч хараагүй. Ер нь нэг жил болтол энэ засгийн газрыг ажилуулгыг хэн та нараас хүсээд байгаа. Иргэд чинь өнөө маргаашгүй огцруул гэд байнга энэ сошиал дээр давлгаа явж шít. Цогтгөрөл дарга та хоёр л нэг жил ажилуулдаг гэдэг үгийг байнга хэлээд байгаа юм. Та хоёр мэддэг болсон юм уу ер нь? Та хоёрыг мэд гэж ер нь 42 санал хүс юм. 42 суудлага хүс юм уу? Энэ Монголын арт юм уу? За манай нам бас өөр ингэсэн дүрмтэй журамтай. Бид нар үндэсний бодлогын хороо буюу Ардсан намын одоо дээд байгууллага хамтарсан засгийн газрыг дэмжиж энэ хамтралд орсон. Ийм учраас альва асуудал бол бид хувь хүний байр сууриас асуудал хандахгүй л дээ. Энэ бол намын гаргасан шийдвэрийн дагуу бид хүмүүс та бүхэнд хариулж байгаа гэдгийг бас хэлээ. 3 намынхаа гэрээг үтсэн юм уу та? Иргэний тал дээр бол бид бүхэн хамтарч боловсруулахад оролцсон. Батлсан гэрээг нь харсан юм уу? Батлсан гэрээ бид нар өөрсдөө хийсэн юм чинь тэр гэрээ л байгаа шүү дээ. За ингээд өнөөдрийн хяналтын менежер дээр хариулт өгөх боломжгүй юу? Ер нь энэ 120 гаруй төрийн өмчт компаниудад Ардсан намаас одоогийн байдлаар хичнээн бүтээмжийн менежер, хяналтын менежерийн томилоо. Яг одоо бүлэг дээр тодорхой тийм тоо баримт мэдээлэл алгаа. Тэрийг бас хөгжлийн банкн дээр тэгвэл би бол яг миний хувьд бол сайн мэдэхгүй байна хэд байгаа. Ер нь нийтдээ энэ асуудлыг бас дүн зэгнэж ярих хэрэгтэй байна. Ер нь та бүхэн нэг асуудлыг бас анзаарч байгаа. Ардсан намаас хяналтын менежерүүдийг ардын намын удирдах байгаа төрийн өмчөд одоо үйлдвэрийн газруудаар тавьсан. Энэ асуудлын үр дүнд олон асуудлууд бас нийгэмд гарч ирж байна л та. Нэг хүний цалингийн асуудлаар маш олон одоо төсвийн хямралтууд гарч ирж байна. Нэг хүн ямар их одоо мэдээллийг олон нийтэд ил болж гаргаж ирдэг бол та бүхэн харсан тийм ээ. 5-7 одоо төмөн сон дээр болж байгаа процессуудыг харсан. Бусад байгууллагууд дээр ч гэсэн манай хяналтын менежерүүд одоо 20 орчим хүн томилогдсон. Энэ хүмүүс маань ч гэсэн энэ төсвийг хэмнэлтийг бий болгох компани зардлыг багас тал дээр л ажиллаж байна. За ингээд өнөөдрийн бүлгийн оролт хүрэлцэж ирсэн сэтгүүлчдэд баярлалаа.